За бид нэр энэ дээр юу шийдсэн бэ гэхээр малчид болохоор энэ бага уурын энэ техник буюу трактор байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол малчид хамгийн их байдаг энэ портер гэдэг машин дээр сүрлэсээр л давуу талтай. Давуу тал нь болохоор яг энэ юун дээр нь болохоор бүр нарийн таган дээр нарийн шүлтүртэй. Тэгэхээр доотлын нэг үндсэн нэг хошуу эднэр бөглөрөөд ингээд янз янз болоод асуудлууд нь бага. За энэ бордоо засгийн давуу тал нь юу юм гэхээр 500 литрийн багт амчтай. Малчид мэн болохоор энийг ашигласнаар 4-5 га бэлчээрдээ ч юм уу, ногоон дэжээлдээ ч юм уу ингээд нэг удаагийн цэнгэлтээр ашиглах бүрэн боломжтой болчихж байгаа. Өөрийн гэсэн стандарт байдаг. Тэгэхэд манай хятад үйлдвэрлэсэн ихэнх нь болохоор нэг стандарт тэнцэхгүй бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээлбэл ногоочд одоо энэ бордоо цэцгчийг бол 500 литрийн ажлын уусмлаар бол нэг 2 гаал яваад байгаа шүү дээ. Энийг болохоор бид нар сайжруулад 5 га хүртэл явдаг болгочихж байгаа. За хөдлөөрэй. Нэг юунд бол малчинд бол одоо портер байдаг, нэгэнд нь вонго байдаг ч юм уу. Ингээд техникүүд нь зөрөөд байдаг. Танд ямар техник байна? Яг тэр техник чинь тааруулах хийдэг. Нийт малчтай бас анхааруулах бас юм хідэн зөвлөгөө байгаа. Жишээлбэл одоо ингээд бордоо цэцгч ашиглахаас өмнө бордоогоо эхлээд усандаа найруулах буюу ажлын шингэнэ маш сайн найруулах хэрэгтэй. 15-20 минут найруулсныхаа дараа тоног төхөөрөмжийг хөдөлгөж цацж явах хэрэгтэй байдаг. Хамгийн номер 1 асуудал энэ. Хоёрд болохоор техникийн бүрэн бүтэн байдлыг 100% хангасан байх хэрэгтэй. Гурав бас энэ хүнээс эрүүл мэнд болон аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлаа бас ингээд хангаж явах хэрэгтэй. Яг технологиуд болохоор хэд хэд юм анхаарах хэрэгтэй байдаг. Өдрийн температур гэдэг юм уу те. Энийг бол нэг 25 градусаас дээш байх юм бол цацж болохгүй. Өглөөр сэрүүн цэцэн. Салхитны урд 4 м/с дээш байхад бол бас ингээд бордог бол цацж болохгүй. За энэ хөдөлгүүр нь бол 25 гэж юм катод хөдөлгүүр байгаа. Бензин, цэвэр бензинээр ажиллана. Банканда 1 литр орно. Үндсэндээ бол 5 цаг ажиллана. Тэгэхэд бол 2 ийм энэ саваа 2 дахин цэнгээр л явчихна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгад бол бас маш хэмнэлт үр ашигтай.